Энэ илэрхийллийг ингэж бичиж болно. Нэмэгдүүний байр суурьд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн дүрм ёсоор энэ хоёрын байр суурьсан гэсэн үг. За эндээс 5x-ийг хаалтнаас гаргавал ийм үлдэнэ. Харин эндээс нь хасах хэрэгийг гаргавал хаалтнаар 3 дээр нэмэх нь x болно. За энэ илэрхийллийн хувьд хоёуланд нь байгаа x дээр нэмэх нь 3 гэсэн үржигдэхүүнийг хаалтнаас гаргавал ийм болоод үржигдэхүүн болон задарлаа. За бид квадратуудын ялгарын түмээ буюу энэ түмээг мэднэ. Ийм учраас энэ хэсгийг ингэж үчээ. За энд хаалт тавьж болно. Эндээс нэмэгдэхүүн тус бүрт байгаа энэ үржүүрийг хаалтнаас гаргавал хаалтанд ийм үлдээд үржигдэхүүн болон задар. Энэ олон гишүүнтийн голын гишүүнийг ингэж салгая. За бусд нь юундэ байна. За эндээс x-ийг гаргавал x-ээс хан 2 үлдэнэ. Эндээс хас 3-ыг гаргавал нэмэх x хас 2 үлдэнэ. За мэдээж эндээс хоёуланд нь байгаа x-ээс хан 2-ыг хаалтнаас гаргаад ингээд өөрчлөлт болон задарна. Энэ жишээний хувьд хасах 5x-ийг x-ээс хасах 6x гэж задлая. Бусд нь юундэ байна. За эндээс x-ийг гаргавал 2x дээр нэмэх нь 1 үлдэнэ. Харин эндээс хасах 3-ыг гаргавал мөн 2x дээр нэмэх нь 1 үлдэнэ. За мэдээж 2x дээр нэмэх нь 1-ийг хаалтнаас гаргавал ингээд үржигдэхүүн болон задарна. За одоо нийлбэрийн квадрат болон ялгарын квадратын түмээнүүдийг ашиглан бүтэн квадрат ялгах. Бүтэн квадрат ялгах аргаар үржигдэхүүн болгон задлах аргын тухай тайлбарлая. Энэ олон гишүүнтэй хувьд 8x-ийг ингэж бичиж болно. Нэгдүгээр томьёог ашиглахын тулд ингэж бичлээ. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёрын тотонд тааруулаад бусдыг нь a, b-тэй тааруулна гэсэн үг. За манай олон гишүүнтэй хувьд бол a-гийн оронд x, b-ийн оронд 4 байгаа гэсэн үг юм. Ингээд үлцэн хоёр гишүүнээ бичвэл x дээр нэмэх нь 4-ийн квадрат болох нь харагдаж байна. За дахин нэг жишээ авч үзье. Хасах 6x гэдгийг ингэж бичиж болно. Эндээс харуул ийм болох бөгөөд 1-ээс хасах нь 3x-ийн квадратыг задарна. За одоо энэ илэрхийллээс бүтэн квадрат ялгаж үзцгээе. За дээрх түмээнүүдийг ашиглахын тулд голын гишүүнийг заавал 2-ыг өөрчилнө гэж бичих хэрэгтэй. За a-гийн оронд x-ийг тааруулахын тулд 2-ыг өөрчилнө гэсгээд энэ 2-ыг тааруулахын тулд 2-ны 3-аар өөрчлөх шаардлагатай байна. За ингээд харуул a-гийн оронд x, харин b-гийн оронд 2-ны 3 байх ёстой. Энд b-гийн квадрат байх ёстой учраас энд 2-ны 3-ийн квадрат гэж гарч ирнэ. Мэдээж байхгүй байсан 2-ны 3-ийн квадратыг нэмсэн учраас буцаагаад хасч өгөх хэрэгтэй. За тэгээд энэ 10-аа нэмээд юм болно. За энэ хэсэг нь квадратын түмээ ёсоор ийм болоод үлцэн хоёроо эмэгтэйж өчвөл ийм болох нэ. За үүнийг бүтэн квадрат ялгах арга гэж нэрлэдэг. Энэ аргыг ашиглан квадрат эртгэлийг боддог түмээ гарч ирдэг. За одоо сая сурсан арга ашиглан дараах 2 жишээг үржигдэхүүн болон задлж үзцгээе. Энэ хэсгийг ингэж бичиж болно.
хүчээс эерэг квадратыг ингэж үчээ. Энэ хэсэг нь x-с хасах нь 5-ыг квадратуулна. Ингээд квадратууд ялгаа томьёо ашиглавал x-с хасах нь 5, хасах нь 7 эрэг. x-с хасах нь 5, нэмэх нь 7 эрэг бол. За энэ илэрхийллийн хувьд энэ хэсгээс нь хасах тэмдэг халнаас харвал ийм болно. Хаалт нутгийн илэрхийллийг ингэж үчээ. За энэ хэсэг нь бүтэн квадратуулна. Ингээд квадратууд ялгаанд томьёог ашиглавал ийм болж өчтгөн болон задарна.